UFC дэлхийн хамгийн том холимодлооны холбоо. Энэ байгууллага 30 жилийн хугацаанд нийт ойролцоогоор 3000 гаруй тамирчид тулцсанаас ердөө 106 аваргал түрэн гарч ирсэн. Энэ 106 аваргаас давхар бүсний эзэн буюу 2 өөр жингийн аварга болж исэн ердөө 9 аваргал байдаг. Гэхдээ simultaneously буюу нэг дор 2 өөр жингийн аварга болж байсан ердөө 4 аваргал байдаг. Эхнийх нь мэдээж бидний хамгийн сайн мэдих Conor McGregor, Daniel Cormier, Amanda Nunes, тэгээд өргөтгөн өнөөдрийн бичлэгийн гол дүр болох Henry Cejudo юм. Henry Cejudo ганц UFC-ийн аварга байгаагүй юм. Тэрээр 2008 оны Бээжингийн Олимпийн аварга, 2007 оны Pan American аварга, 2 удаагийн Америкийн нэгдсэн улсын аварга гэх мэтчлэн жинхэнэ ялагчдын нэг байсан юм а. Ингээд бичлэгээ эхэлцгээе. 1987 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Henry Carlos Cejudo Jorge Cejudo бол Nelly Raikkonen 6 дахь болон мэдсэн юм. Мексикоос Америк руу цагаатчилсан 7 хүүхэдтэй айлын хувьд амьдрал маш амаргүй байсан юм. 7 хүүхдээ өсгөхийн тулд ээж нь 7 хоногийн 60 цагаар ажилладаг байсан бол аав нь архины хамааралд орсон гэхдээ тогтдгүй юм байсан юм. Согтхоор гэр бүлийн хүчирхийлэл үлдэж хүүхдүүдээ ална гэж занал хийлдэг байсаас нь болж ээж нь хүүхдүүдээ аваад Нью Мексико руу хүртэл зугтажсэн түүхтэй. Henry Cejudo хүүхд насаа дуусахдаа бид нар барыг хоол иддэггүй байсан. Өдөрт нэг хоол идтүүлэх юм. Манай хөрөгч үргэлж хоосон байдаг байсан. Хүүхд нас маань ингэж л өнгөрсөн дөө. Henry 6 настай байхад нь аавыг нь Мексик руу буцаасан юм. Хожим нь 20 настай буюу Олимпийн аварга болохоос ердөө 1 жилийн өмнө аав нь нас барсан. Нью Мексикод хэдэн жилийн өнгөрөөсний дараа Henry-гийн гэр бүл Нью Мексикоос Аризона мужийн Феникс хот руу нүүсэн юм. Henry Cejudo 10 настайгаас чөлөөт бөхөө хичээлж эхэлсэн бөгөөд маш гайхалтай амжилтуудыг гаргаж хүмүүсийн хараанд шууд хүрсэн юм. Ахлах сургуультай хэтэрхий онцгой байсан болохоор тэрээр коллежийг алгасан шууд олуулсан карьер хөөхөө шийдсэн. 2008 онд болсон Pan American тэмцээнд алтан медаль хүртснийхаа дараа 2008 оны Бээжингийн Олимпиад оролцох эрхийг хүртэл авч чадсан. Ердөө 21 наснда Henry Cejudo бүхий төрөлд Олимпийн алтан медаль авсан хамгийн залуу Америкийн нэгдсэн улсын тамирчин болсон. Ямар ч бүхий үед Олимпийн аварга болно гэдэг хамгийн том шагнал билээ. Олимпийн аварга гэдэг нь бол чи дэлхийн хамгийн шилдэг гэсэн үг. Цаашид улам их боломж, улам их цаг хугацаа байсан ч Henry Cejudo чөлөөт бүхий карьераа хөөхийг хүсээгүй. 2008 онд Олимпийн алтан медаль авсныхаа дараа Henry Cejudo дахиж барилдаагүй ч 3 жилийн дараа дахин дуудагдсан юм. Хэдий барилдах боломж байсан ч барилдах хүсэл нь байгаагүй юм. 2012 оны Олимпийн багийн бэлтгэлийн үеэр нэг семестрт сүүлчийн удаа барилдаанаа хийж чөлөөт бүхий карьертэй аль биесээр цэг тавьсан. Гэхдээ барилдах хүсэлгүй болсон ч Henry тулд хүсэлтэй байсан юм. 2013 Henry Cejudo холимодлооны карьер хөөхийг сонссон UFC шууд авахыг хүссэн. Гэхдээ Henry Cejudo арай өөр бодолтой байсан. Энэ талаар Henry Cejudo хэлэхдээ UFC эхнээс л надтай гэрээ байгуулахыг хүссэн ч би үгүй гэж хэлсэн. Би төлөөлөгчдөө сайн ярилцж байгаад эхлээ сул өрсөлдөгчтэй ялж туршлага хөрөнгөлөөснийхаа дараа UFC-д орохоор шийдсэн. Учир нь би UFC дотор дадлагчхыг хүсээгүй. Харин гаднаа дадлагж туршлага хөрөнгөлөөсний дараа бэлэн болцоод UFC-д орохыг хүссэн. 6-0 гэдэг амжилтанд хүрснийхаа дараа Henry том тайзан дээр өрсөлдөх цаг нь болсон гэж үзжээ. Ингээд тэр 2014 оны 12 сард UFC-д гэрээ байгуулж анхны талаанда Dustin Kimura-г ялсан юм а. UFC Henry Cejudo удаан хадгалахыг хүсээгүй юм. Henry Cejudo UFC-д хийх 2 дахь тулаанаа өмнөх тулаандаа Demetrius Johnson-ы эсрэг Flyweight жингийн аваргын төлөө өрсөлдсөн Chris Caruso-д тулалдсан. Cejudo Caruso 3 үеийн турш ноёрхож дэлхийн шилдэг Flyweight жингийн тулаанчдын нэг гэдгийг шууд баталж харуулсан. UFC-д дараа нь 4 дараалал ялт байгуулсахын дараа Cejudo аваргын бүсийн төлөө Demetrius Johnson-тай тулдах эрхээ авсан. Энэ мөч харин Cejudo-гийн карьерийн эргэлтийн цэг болсон юм. Тулааныг шууд эхний раундд TKO-оор Henry Cejudo дуусгасан. Гэхдээ ялагдсан ч Henry Cejudo сэтгэлээр унах биш илүү хор шартаагаар үзэх болсон юм. Энэ талаар тэр хэлэхдээ Demetrius Johnson-тэй хийсэн тулаан намайг улам их хуцалсан. Надад илүү хувийн санагдаж эхэлсэн. Надад аваргын бүс нэг хамаатай байхаа болсон. Би зүгээр л энэ залууг дуусгахыг л хүсэх болсон. Ялагдсныхаа дараа Henry Cejudo бууж өгөлгүй Wilson Hayes, Sergio Pettis хоёрыг дуусгаж Demetrius Johnson эсрэг дахин үзэхийг авч чадсан юм а. Хоёр дахь тулдахынхаа өмнө Henry Cejudo хэлэхдээ хэдий Demetrius Johnson цохилт өгч чадаагүй унсан ч би дотроо түүний яална гэдэгт үнэхээр итгэлтэй байсан юм. Дасгалжуулагч маань хүртэл намайг яалж чадна гэдэгт итгэлтэй байсан ч тэд нар дэндүү их сандарч байсан юм. Энэ хоёр тулаанчийн маань хоёр дахь тулаан эхлээд 20 секунд болжоод Henry Cejudo шагаагаа дайлыг гიშгсэн юм. Өмнө нь нэрүүл ахта 1 раунд тэс чадаагүй гэж одоо яаж гэмтэлтэй нэг хөлтөд 5 раунд тулд чадах юм бол тоо гэсэн бодол үзэгчдэд төрж байлаа.
Гэхдээ 2 дугаар раундаас эхлээд Хенри Сехудо өөрийн карьерийн хамгийн гайхалтай гүйцэтгэлийг толилуулсан юм. Ингэснээр Хенри Сехудо хуваагдсан саналаар Димитрис Джонсныг ялж Флавичингийн авраг болсон юм. Дан ганц Флавичингийн авраг болоод зогсохгүй Димитрис Джонсны гайхалтай 11 дараалаад аврагын бүсээ хамгаалаад байсан цувралыг зогсоож чадсан юм а. Хэдий Хенри Сехудо шинэхэн авраг болсон ч гэсэн асуудал дөнгөж эхэлж байлаа. Яагаад гэвэл тухайн цаг үед UFC Флавичинг байхгүй болох гэж хэд хэд удаа оролцсон юм. UFC надад Флавичингийн бүсээ хураалгаад Бантамжингийн аврагын төлөө DJ Dillashav'д толдож болно гэж хэлсэн. Гэтэ би татгалцсан. Яагаад гэвэл Флавичин байхгүй болох гэж байсан учраас. Тийм ч учраас Хенри Сехудо Флавичинг амьд байхын тулд Димитрис Джонсоноос арай өөр төрлийн авраг болох ёстой болсон. Даруухан дөлгөөхөн авраг байхаас илүүтэйгээр ямар нэг байдлаар л үзэгчийг татах тийм төрлийн авраг. Энэ мөчөөс эхлээд Хенри Сехудогийн Кинжи хаан гэдэг дүр төрх гарч ирсэн юм. Sorry, ma'am. Sorry, sir. Дээшээ өсөж Бантамжингийн аврагын төлөө үзэхийнхээ оронд Хенри Сехудо Флавичингийн бүсээ TJ Dillashaw-ийн эсрэг хамгаалахаар болсон юм. TJ Dillashaw жинхэнэ хас Хенри Сехудог ялж Флавичингийн авраг болох нь Флавичинг устгах зорилготой байсан гэж хэлсэн юм. Гэвч бид нэр өөр үр дүнг харсан юм. Тулаан эхлэж ердөө 32 секундын дотор Хенри Сехудо TJ Dillashaw нокаутаар дуусгасан юм. 57 кг жингийн авраг 61 кг жингийн аврагыг нокаутаар 30 секундэд дуусгасан болоо энэ хоёр дахин тулдах нь ойлгомжтой байсан юм. Гэхдээ энэ удаа Бантамжингийн авраг гэлээ. Гэвч TJ Dillashaw шинжилгээний аваа эрэг гарч бүсээ хурааллахаас өөр аргагүй байдал төрсөн. Тийм болохоор UFC 238 дээр Marlon Moraes, Henry Cejudo хоёр эзэнгүй байгаа Бантамжингийн аврагын төлөө тулахаар болсон юм. Тулаан эхлээд Moraes эхний раундыг явсан ч дараагийн раунд дээр Cejudo илүү ээж чадсанаар 3 дугаар раундад Moraes-ийг дуусгасан юм. Ингэснээр Хенри Сехудо Бантамжингийн авраг болж нэг дор зэрэг 2 бүс эзэмшсэн 4-т тулаажсан юм. UFC-г 2 аврагын бүсээс гадна өөрийнхөө Олимпийн алтан медалийг оруулчихснаар өөрийгөө Triple C гэж нэрлэхэд болсон юм а. Бантамжингийн авраг болсныхон дараа Хенри Сехудо хагалгаанд орсон юм. Тэрээр хагалгаанд орсноос болж 11 сар тултаагүй байж байгаад UFC 249 дээр Dominick Cruz эсрэг Бантамжингийн аврагын бүсээ хамгаалахад болсон юм а. Тэр тулаанд Хенри Сехудо Доминик Крузыг 2 дугаар үед TKO-оор дуусгасан юм. Тулааны дараах ярилцлаганд тэрээр зодод тайлж байгааг шууд зарласан. Тухайн үед ердөө 33 настай эд үдээр явж байсан ч Хенри Сехудо аль хэдийн гаргаж болох бүх амжилтуудаа гаргасан байсан юм. Энэ хүртэлх Хенри Сехудогийн карьерийг дүгнвэл зүгээр л гайхалтай спортын кино. Хенри Сехудо хүүхэд наснда ядуу зүдүү хэцүү амьдралыг туулсан. Дараа нь хэцүү амьдралаасаа Олимпийн алтан медалийг хүртсэн. Тэрний дараагаар Холливуд талааны карьер хөөж хамгийн шилдэг аврагыг ялах гэтэл эхлээд бүтлгүүцсэж дараа нь ялж чадсан. Дараа нь ялж авраг болсныхон дараа хэний ч бүтээж чадаагүй зүйлийг бүтээж чадсан юм. Тэр өөрийн гайхалтай карьераа ялтаар төгсгөж кино шиг карьер цэцгийг тавьж үлгэр амар сайхантай жаргасан юм. Гэвч үгүй ээ. 2023 онд октогонд иргэн ирж Aljamain Sterling-ийн эсрэг UFC 288 дээр Бантамжингийн аврагын төлөө үзэхэр болсон юм. Тэрний эргэн ирэх болсон шалтгаан нь Александр Волкановскийг ялж 3 өөр жингийн авраг болох цорын ганц тамирчин болохыг хүссэн юм. Тэхийн тулд эхлээд Бантамжингийн авраг болж өөрийгөө байгаа шүү гэдгээ баталж харуулах ёстой болсон. Гэвч тулаан дуусны дараа Хенри Сехудо Aljamain Sterling хуваагдсан саналаар ялагдсан юм. Дараа нь UFC 208 дээр Merab Dvalishvili-тэй тулцаж Merab бүтэн илүүрхсэн юм. Тэрнээс хойш тулаан ихгүй явж саяхан Seattle дуусан Fight Night дээр Son Yadong-д тултгаар болсон. Тулааны үед Хенри Сехудо нүдрүүгээ хатгуулж сулаанаа дуусгасан ч шүүгч тулааныг 29-28, 29-28, 30-27-оор technical decision-ээр Son Yadong ялтыг өгсөн юм. Хэдий тулаан бүтэн явж чадаагүй ч Son Yadong нас залуу, хурд хүч гэх мэт бүх талаараа Хенри Сехудогоос давуу байсан юм. Энэ талаанд ялагдсанаар Хенри Сехудо 3 тулаанд дараалал ялагдсан. Өөрөөр хэлбэл 2020 оноос хойш нэг ч тулаанд ялт байгуулаагүй явж байгаа юм а. Миний хувьд ч гэсэн дахиж Хенри Сехудог ямар нэг тулаанд ялт байгуулна ч гэж харахгүй байна. Гэтэ ингэж хэллээгээд Хенри Сехудо муугар хэлж ин гэсэн үг бол биш шүү. Хенри Сехудо дараагийн дахиад 2-3 тулаандаа ялагдсан ч гэсэн түнд ямар ч гар сохирол байхгүй гэж бодож байна. Тэр нэгэнд өөрөө хийх зүйлээ бүгдийг хийгээд дууссан хүн. Хенри Сехудогийн карьерийг дүгнвэл тэр хамгийн гайхалтай өрсөлдөгчдийн нэг. Тэр чөлөөт бүхий Олимпийн алтан медалийг эзэн. UFC Flavichinгийн авраг, UFC Bantamжингийн авраг, UFC-гийн 2 бүсийн нэг дор зэрэг эзэмшсэн 4 тулаанчин нэг. Тэр тулааны спортын түгэндх хамгийн гайхалтай амжилттай хамгийн шилдэг тамирчдын нэг мөнөөсөн юм а. Та бүхэн надад санал нэгтгүү, комент хэсгээр сэтгэлээ үлдээгээрэй.